Хуур музик фестивал 6 сарын 26-27-нд Гачуур дахь Монгол шилтгэнд болно. За энэ жил амьд хөгжмийн тоглолтыг голчилж байгаараа онцлог юм байна. За хуур музик фестивал дотоодын 91, гадны улсын 13 артист оролцохоор бэлтгэлээ эхлүүлжээ. Фестивалд хүү авдлаг оролцох юм байна. Хуур хөгжмийн наадмын үеэр Монголын рок, поп хөгжмийн урсгалын төлөөлөл болох хурд харанга хүү, Никитон зэрэг хамтлаг нэгэн тайснаа гарах юм. Үүнээс гадна Орос, Хятад, Казахстан улсын дуучид урилгаар хүрэлцэн ирэхээр болжээ. Тэгээ энэ жил бол цэнгэлтгэд биш шилтгэнд болж байгаа, Монгол шилтгэнд болж байгаа маш онцлогтой байна. Сайхан агаар салхинд те таваараа тэгээд чаталцахгүй те 2 өдөр болж байгаад бол маш сэтгэл догдолтой байна. Ямар ч байсан хип-хоп стейж байгаа юм билэ. Тэгээ хип-хоп стейжн дээр нь дуулна. Фестивал буюу хөгжмийн наадам дээр рок хэмнэлтэй хурдан дууны тоглоход үзэгчид маш их дуртай байдаг. Тэр утгаараас энэ дууны сетэнд манайх нэг 20-30 минутын тоглолтын сет байгаа. Мэдээж рок дууны төлөвлөгөө оролцуулбал тоглол их зүгээр хаа гэж бодож байна. Энэ жилийн хувьд бол манайх хуур музикт анх удаага орж байгаа шүү. Ер нь бол анх удаага орж байгаа. Тэгэхээр бидээс асар өндөр ач холбогдлогч энд тоглох нь бидний үүрэг тийм ээ. Сайн уран бүтээлээ шилдэг дуунуудаа хүргэж өгөх нь дараагийн сонсогч нартаа хүргэхэд л одоо гол зорилго шүү дээ. Энэ жилийн хөтөлбөрт хөгжмийн тоглолтоос гадна соёл, энтертайнментийн үйл ажиллагааг багтаахаар төлөвлөд байна. Мөн үзэгчдийн тав тухайг хангах үүднээс дэд бүтэц тээвэр, амрах хэсгүүдийг тусгайлан заасан тогтжуулсан тул гэр бүлээрээ үйлчлүүлэхэд тохиромжтойг зохион байгуулагчдын зүгээс онцоллоо. 2 өдрийн кампинг фестивал шүү дээ. Майхантай ирээд хоноод маш гоё дуртай хоолой идэн, дуртай хөгжмөө сонсно, дуртай vibe нийлсэн үнтэйгээ гоё дуртай сэдвэрээ яриа өрнүүлж болно гэх мэтлэн энэ бол тэр чигээр эрхчлөө. Тэгэхээр сайхан дурсамжийг бүтээх боломж гэж би бол харж байна. Хуур хөгжмийн наадмыг 2017 оноос эхлэн задгаа талбайд зохион байгуулж ирсэн. Тэгвэл энэ жил 5 тайз засаж 2 өдрийн турш хөгжмийн наадмыг зохион байгуулахар болжээ. Тоглолтын тасалбарыг 5 дугаар сар дуустал 17% хөнгөлөлттэй үнээр буюу 249 мянган төгрөгөөр борлуулж байгааг зохион байгуулагчид хэллээ. Энэ наадмын дотоодын 16